Өчигдөр бид нар одоо Төв аймгийн цагдаагийн газар дээр бас ажиллалаа. Тэнд хэрэг бүртгэлийг хийж одоо сонсож байхад махны үүнд хадан давирснаас болоод малын хулгай огцон өслөө. Нэг харьяар машинд 2 бодыг шулаад аваа явцсан тохиолдлууд гарлаа гэж. Яаж юм гэхээр энэ бол дагаад засгийн газрын энэ одоо бодлогогүй байдал, ард түмнийхээ амьдралыг мэдрэхгүйгээр баахан популизм хийж байгаа байдлуудаас ч юм болоод иргэд хүртэл гэмт хэрэг хийх ийм нөхцөл рүү орж байгаа. Зөвхөн жишээлбэл богийн мал, хоньны махан дээр ингээд жишээ авъя. 10 жилийн өмнө 26 мянган төгрөгөөр 4 кг авдаг байсан. 2021 он хэмжээ нь яг ингэж багасж байгаа байхгүй юу? 2 кг болж. Одоо 2026 онд 26 мянган төгрөгөөр 980 г мах хөдлөж авч. За яг дараа жил эдийн засгийн хувьд засгийн газар яг энэ чигээрээ муу ажилласаар байх юм бол, ирэх баригчид популизм хийсээр байх юм бол, сандал суудлын маргаан өрнүүлсээр байх юм бол бид нар яг хөглөрөө хоосон ястаа үлдчих. Монголын ард түмэн ястаа үлдчих. Энэ бол бодит байдал юм аа. Тэм учраас энэ дээр бид нар Ардсан намын зүгээс сая цогцрол дарга хэлсэнчлэн эдийн засгийг эмчлэмээр байна.